За үндэсний их баяр наадмын тухай хуулийн 2 дугаар зүйл Аз Европын дээд түвшний 11 дугаар уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн засгийн газрын тогтоол гаргаж аймаг дүүрэг сумын баяр наадам бүс аймгийн хэмжээний томоохон уралдааныг 2016 оны 7 дугаар сарын 15-наас 25 зохион байгуулах арга хэмжээ авахыг аймаг нийслэлийн засаг дарга нарт даалгасан байна. Энэ оны 7 дугаар сарын 10-наас 16-нд Улаанбаатар хотод болох Аз Европын дээд түвшний уулзалтад 4000 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд 53 орны төр засгийн тэргүүн оролцохоор саналаа ирүүлсэн байгаа юм. За мөн хэвлэл мэдээллийн байгууллагын 800 орчим сурвалжлагч сэтгүүлч ажиллана. За дээд түвшний уулзалт болох цаг хугацаанд үндэсний баяр наадамтай давхцаж байгаа юм а. Хөдөлмөрийн тухай хуульд үндэсний их баяр наадмаар нийтээр амрах хугацааг 7 дугаар сарын 11-ээс 15 гэж заасан байна. За энэ нь дээрх хугацаанд нийслэлийн ачааллыг зарим талаар бууруулах ач холбогдолтой өгөөд аймаг дүүрэг сумын баяр наадмыг 7 дугаар сарын 15-наас 25 зохион байгуулах тухай шийдвэр гаргаж өгөх хүсэлтийг энэхүү уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөлөөс гаргасан байна. Дээд түвшний уулзалтын үеэр орон нутгаас нийслэл рүү чиглэсэн зорчигчдын нэг яаралтайгаас бусад урсгалыг хязгаарлах, иргэдэд тайлбарлан ойлгуулах арга хэмжээ авч ажиллахыг аймаг сумын засаг дарга нарт үүрэг олголоо. Засгийн газрын хуралдаанаар аймаг дүүрэг сумдын баяр наадам бүс аймгийн хэмжээний томоохон уралдааныг зохион байгуулах хугацааг тогтоолоо. Энэ оны 7 дугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Аз Европын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдана. Дээд түвшний уулзалтыг зохион байгуулах цаг хугацаа нь үндэсний их баяр наадамтай давхцаж байгаа. Тиймээс зохион байгуулах үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн АСЕМ-ийн дээд түвшний 11 дугаар уулзалт АСЕМ-ийн 20 жилийн арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд 2016 оны 3 дугаар сарын 1-ний АСЕМ-ийн өдөр болгон зарлаж улс даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэлээ. Люксембургийн их гүнт улсад 2015 оны 11 дугаар сард болсон АСЕМ-ийн гадаад хэргийн сайд нарын 12 дугаар уулзалтаар АСЕМ-ийн талаар олон нийтийн ойлголтыг бэхжүүлэх, үйл ажиллагаа ач холбогдлыг сурчлан таниулах, ард иргэдийн дунд сурчлагын цогц арга хэмжээг өргөнөөр зохион байгуулах зорилго өгөхийн АСЕМ-ийн өдрийг жил бүрийн 3 дугаар сарын 1-нд тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачлагыг гишүүн орнууд санал нэгтээ тэмцсэн юм. АСЕМ-ийн дээд түвшний анхны уулзалт 1996 оны 3 дугаар сарын 1-нд Бангкок хотноор зохион байгуулагдж байжээ. Манай улсад энэ онд АСЕМ-ийн дээд түвшний 11 дугаар уулзалтыг эх орондоо зохион байгуулна. Тиймээс АСЕМ-ийн дээд түвшний уулзалт 11 дугаар уулзалт АСЕМ-ийн 20 жилийн арга хэмжээг зохион байгуулах орны хувьар АСЕМ-ийн түүх, алсын араа, онцлог, хэтийн зорилго, хандлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэх, олон улсад ач холбогдлыг нь сурталчлан таниулах үүрэгтэй хэмээн үзэж энэ оны 3 дугаар сарын 1-ний өдрийг АСЕМ-ийн өдөр болгон тэмдэглэх тогтоолыг засгийн газраас гаргалаа. Монгол улс АСЕМ-ийн дээд түвшний 11 дугаар уулзалт АСЕМ-ийн 20 жилийн арга хэмжээг зохион байгуулах орны хувьар АСЕМ-ийн түүх, алсын хараа, онцлог, хэтийн зорилго, хандлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэж АСЕМ-ийн олон улс дахь ач холбогдлыг сурчлан таниулах үүрэгтэй хэмээн үзэж энэ оны 3 дугаар сарын 1-ний АСЕМ-ийн өдөр болгон тэмдэглэх нь зүйтэй хэмээн үзсэн байгаа юм а.